同学们好，老师好，请坐。好，首先老师给你问一些问题。你学习好吗？马特吗？你学习好吗？我学习好。很好，是吧？你今天几点来学校了？你从？我今天7点30分钟。7点30分钟来学校了，是吧？你喜欢学习汉语吗？我应该。不对。我学习汉语。今天星期几？谁回答？举手。今天星期几？今天星期五。今天几月几号？今天11月12号。好。明天几月几号？明天明天几月6号是吧？好。现在看看黑板，这些句子有没有错误？这个对吗？1号，每个1号的学生来写一下。1号，马什么样子？1号，你们的1号是谁？题目讲是吧？你 number 1号。在你还。تحسات نيجي نجرب 再来重新做。好，请坐。这个对吗？同学们，这个对吗？这儿有什么错误？За, энэ өгүүлбэрүүдээс ямар алдааг олж харсан? Аха, цэг тэмдэг. Энэ яаж вэ? За, энийг уншиж өгөөрэй. 读一下. 你想什么? Аха, 你想什么? 什么意思? Explain. Аха. 我是蒙古人. 아하, энэ яаж вэ? 句号. өгүүлбэр дуусч байна. 同学们好。За тэгвэл өнөөдөр бүгдээрээ эндээс харахад юуны тухай үзэж байна? Өнөөдөр манай хичээлийн зорилго цэг тэмдэг тэмдэглэгээний талаар үзнэ. За эхлээд бүгдээрээ монгол англиар нь харьцуулаад үзье. За эхлээд монгол өгүүлбэрийг уншъя. Дондог ууланд гарч жимс түүж яваад хүйтэн бороонд нэвт норж чичирч байгаа хүүхдийг үзв. За энэ дээр цэг таслал ашиглаад энэ өгүүлбэрийн утгыг хэдүүлээ өөрчлөөд үзье. За эхний монгол өгүүлбэрт нь хаана цэг тэмдэг байвал болохоор гарч гээд энэ дээр. За тэгээд За тэгээд За тэгвэл дондог ууланд гарч гээд энэ хэсэгт нь дасал тавихаар энэ өгүүлбэр ямар утгатай болчих вэ? Дондог ууланд гараад энэ хэсэгт нь дондог ууланд гарахад гарч гэдгээс хойших бүх үйл явдал нь энэ хүүхдийг үзсэн. Энэ хэсэгт нь анхаарал нь илүү төвлөрч байгаа биз. За тэгвэл өөрөөр дахиад нэг удаа. За 3 удаа л хуваа. Дондог За дараагийнх нь хаана таслана? За яваад гэдэг дээр бас болох нь, норж гэдэг дээр бас болох нь. За норж гэдэг дээр авч үзвэл энэ өгүүлбэр ямар болчих вэ? Дондог өөрөө нэвт норж. Дондог өөрөө нэвт нороод тэгээд чичирч байгаа хүүхдийг олж харсан болчлаа шүү дээ, тий. За тэгвэл дараагийнх нь. За энэ юу гэж шууд ингээд цэг тэмдэггүй бүгдээр унш та нэг. Let's see grandpa. За энэ нэмээ гэдэг гэж байна, тий. За тэгвэл энд цэг таслал ашиглаад энэ өгүүлбэрийг хувиргая да. Энд асуултын тэмдэг тавиад энд нь
Анхаарууллын тэмдэг бас цэгч байж болно. За тэгвэл энэ таслалаа тавьчихаар энэ өгүүлбэр ямар хөвгөлчих нь вэ? Аха. Эмээ хоолоо идья гэдэг тийм утгатай болчихно шүү дээ, тий. Тэгэхээр бид нар цэг тэмдгийг бүр тавихгүй эсвэл буруу газар тавиул энэ өгүүлбэр маань яачих нь вэ? Утга нь өөрчлөлтөд эсвэл бүр өгүүлбэр биш болчихно шүү дээ, тий. За тэгвэл одоо бүгдээрээ хятад хэлэн дээр үзье. За багш нэг ийм цаас тараасан байгаа. Кан нэмж байгаа. За энийг бүгдээрээ яг саяны энэ Монгол, энэ англи хоёр шиг хувиргаж үзье. За 1 минутын дотор if and run зоодоо. Аха, доор нь хувилбарыг бас бичиж болно. K-шээ. Доор нь. Аха. Хизэнч таслал тавьж болохоор байсан шүү дээ. Сая тэр Монгол өгүүлбэр дээр те. Тэрнтэй адилхан бүгдээрээ сэтгэгээд үзье да. За багш 8 орондоо дэше бүгдээрээ идэвхтэй оролцъё. За好，四号的同学们都起来，四号的同学们都起来，四号。4号的同学，好，等一下。好，爸爸叫了我，我哥哥也叫了我，这是谁的？爸爸叫了我，调用吧。咋？爸爸叫了我，哥哥又叫了我。За таслал нь хаана оголоо? Энэ дээр заагаа тайлбарлаа. За тэндээ жавла гэдэг ардлалд орохоор ямар утгатай болчих вэ? Аав намайг дуудсан дараа нь? Аха. За нэгдүгээр утгын за нэг л утгатай яа тий. За тэгвэл эдний өгүүлбэрийг харъя. За эдний өгүүлбэр 3 удаа хувирах боломжтой байсан байна. За эхнийх нь зөв те. Энийг танах хэлсэн. Баба жаолоо, во гого я жаолоо. За энэ болохоор аав намайг дуудсан, миний ах бас намайг дуудсан болчин те. За энэ хоёрын өгүүлбэрийн утга нь адилхан, цэг нь хаанаач орж болно. За энэ нь болохоор баба жаолоо, гого. Гого гэдгийн ардлал бас таслалж болох нь шүү дээ. Тэгвэл юу болох нь вэ? Баба жаолоо, гого. Миний ахыг дуудсан, я жаолоо. Намайг бас дуудсан. Болчих нь. Ойлгосноо? За энийг бүгдээрээ дахиад уншъя. Баба叫了我，哥哥也叫了我。爸爸叫了我，哥哥也叫了我。爸爸叫了我，我哥哥也叫了我。За тэгэхээр уншихтаа бас таслалтан дээр зогсолт авах нь шүү дээ тий. За дараагийн өгүүлбэр. За шийдэ. 姐姐请了我，妈妈也请了我。таслалмал вогийн артал тэгээд хамгийн сүүлтэн цэг. Хамгийн сүүлтэн цэг. Ганцхан вогийн арталтай. Энэ болохоор тэгээд их намайг унсан тэгээд ээж бас намайг унсан. 很好。好，看看他们的句子，读一下，读一下，读一读。姐姐亲了我，and then вогийн арталт.
нэг дасгалавлаа. Намайг үнссэн Wamama Yechinglov. Ээж нь ч бас намайг үнссэн бахан тийм үү? Yechinglov Mama гэхээр ээж нь намайг биш. Миний ээжийг үнссэн байна шүү дээ. Yechinglov. Гэхдээ бас намайг үнссэн. Хоёуланг нь үнссэн байна шүү дээ. За тэгэхээр энэ нь юу болж байна? Yechinglov Wamama Yechinglov. Ээж нь нэгч хоёр нь хоёулаа walk. Аха. Ойлгосноо? Тэгэхээр нэг удаа хувирахгүй дасгал ашиглаа та нар энэ өгүүлбэрийг 2-3 удаа хувирах боломжтой байсан байгаа биз? За. Та канлоо диди канлоо. Богийн анхны харахаар тэр намайг харсан. Бас манай дүү намайг харсан гэдэг утгатай. Тэгээд дидигийн таслал тавиул тэр манай дүүг харсан бас намайг харсан. Хэн хаа. За эдний баг 2 хувилбар нь гарч ирсэн байна те. 3 дахь хувилбар нь 1-р өгүүлбэр 2-р өгүүлбэр хоёрын утга нь бол адилхан байгаа зү те. Гэхдээ утгын хувьд нь болохоор 2 утгатай, бичлэлтийн хувьд нь 3 янзаар бичиж болох нь те. За эдний болохоор 2 утга хоёуланг нь гаргасан байна те. Хэн хаа. Та канлоо гэхээр тэр намайг харсан. Диди канлоо. Дүүч бас намайг харсан. За тэгвэл та канлоо диди канлоо. Тэгэхээр миний дүүг харсан бас намайг харсан. Эзэн буян хэд болчихжээ. Тэр л дүүгтэй намайг цуг хараад байна шүү дээ тий. Хаа чинзөө хэн хаа. За өнөөдөр тэгвэл бүгдээрээ цэг тэмдэглэгээний талаар үзэх нь байна. За эхнийх нь. За энийг харахаасаа өмнө. За бүгдээр энэ самбар дээр байгаа эднэрийг уншъя. Эднэрийг уншаад орчуулад эднэрээс бүгдээрээ тодорхойлолтоо гаргаж авна гэсэн үг. За. Гарч ир. За эхнийх нь яв гэдэг ханц бид нар үзег байгаа. Яв. За дараагийнх нь Жинши. Юулээ? Харагдахгүй байна. Ганта. За тэгвэл энэ өгүүлбэрийг ойлгож байгаа сурагч байна уу? Ойлгож байгаа сурагчид нь гараа өргөдөө. За эхнийх нь юу гэж байна? Тин юм. Тин гэдэг нь юу гэсэн үг лээ? Юм гэдэг нь юу гэсэн үг лээ? За тэгвэл төр зогсохдоо юу хэрэглэх вэ? Аха. За тэгвэл эндээс за ундраг гараад ир. За танахаас Тэмүүжин гараад ир. Тэмүүжин гарцсан шүү дээ. Мандухай гараад ир. За саруул гараад ир. За эндээс тохирохыг эхнийхийг ундраг нь, хоёр дахьыг мандухай, гурав дахьыг саруул. За эндээс сонгоод. За болсон. Зөндөө. Яв вэнти. Hảo. 这个对吗？有没有错误？不对，不对的谁不对？马尔吗？好，起来。Зазас борогсныг. За энэ хоёрын байрыг яагаад сольж байгаа вэ? Сурагч нартаа тайлбарлаад өгтөө. Яагаад нөгөө хүн тэгээд асуулт асуух гэсэн. Асуулт асуусныхаа дараа асуултын нэмээр хэлдэг. Тийм учраас тийм асуулт нэмээр. За дараагийнх нь. Дараачих нь болохоор юуны гайхалтай болохоор гайхаж гэхдээ юу анхаарал нэмээр тавьдаг. За дээдлийн хоёрын цаг тайлбар. Дээдлийн болохоор түр зогсохтой болохоор юу тасал тавьдаг харин бүрмэс хилээд дуусах болохоор тийм тавьдаг гэсэн.
Шуа ванла гэдэг нь юу гэсэн үг лээ? Хэлээд дуусгах тий. За, чинзо хэн хав. За тэгвэл бүгдээрээ саяныхаа тодорхойлтыг харъя. За, дүи дүү, вомдо вичи дүү. Тин и тин юм. За, даслыг хятаар юу гэдэг байх нь? Дөрөвдүгээр хөгөр. Аха. За, цэгийг за, асуултын тэмдгийг. За, анхаарлын тэмдгийг. За, энэ аха, дүн хавааг багш дараад нь тайлбарлсан. За, эхлээд одоо та нар нүдэндээ ханз нарын болоод дуудлагын дасгаж аваа шүү. За, зогсолт хийхдээ тин юм дөө хав гэж байна. Зогсолт хийхдээ даслал авнаа. Шуа ванла юм жүү хав. Яриад дууслаа, өгүүлбэр ярьж дууслаа, юм гэдэг нь хэрэглэх гэсэн үг шүү дээ. Цэг авнаа. Я вэн ти юм вэн хав. За, асуулт асуугаад асуулсан бол вэн хав. Асуултын тэмдэг ашигланаа. Жинши гантан гайхсан, анхааруулсан үед юм анхаарлын тэмдэг авнаа. За, энэ болохоор ганцхан хятад хэлэнд байдаг. Монгол хэлэнд болохоор ганцхан дасал байдаг шүү дээ. Англи хэлэнд бас ганцхан дасал байдаг те. Тэгвэл хятад хэлэнд дасал нь хоёр хуваагдчихдаг. Нэг дасал нь дүн хав, эннийхэн жижиг дасал гэсэн үг. Энийг тэгээ ямар үед хэрэглэх вэ гэвэл ямар нэгэн үедийг зэрэгцүүлж ярьсан үед, зэрэгцүүлээд харьцуулж тойчж ярьсан үед. За, жишээ нь тойчж ярьсан гэвэл надад маш олон гадаад найзууд байдаг. Жишээ нь Америк, Англи, Хятад, Япон энэ яаж вэ? Тойчоод бас зэрэгцүүлэн харьцуулж ярьж байгаа шүү дээ, тийм үед дүн хав байх нь. Үгийн дундах зэрэгцээ гэсэн үг. Бид нар монгол хэлэнд зэрэгцээ өгүүлбэрийн ямар тэмдэг гэдэг вүлээ? Ийм тэмдэг гэдэг шүү дээ, цэг таслалтай. Энийг ямар үед хэрэглэдэг вүлээ монгол хэлэнд? Өгүүлбэр зэрэгцэн өгүүлбэр дунд хэрэглэдэг шүү дээ. Тэр тусдаа тийм бүрэн утгатай өгүүлбэр дунд бүр гэхдээ цэг тавьж дуусаагүй мөртлөө тэр өгүүлбэр нь өөр гэсэн утгатай зэрэгцээд ингэ яваад байдаг шүү дээ. Тэр үед энийг хэрэглэдэг. Бид нар яагаад энийг одоо үүсэх болог вэ гэвэл бидний төвшөнд энэ 5 тэмдэг маань илүү хэрэглэгдэж байгаа гэсэн үг. За, эннийхэн дүн хавыг та нар тэгэл ойлгоцсон. Монгол хэлний зэрэгцсэн саяны тэмдэг болохоор зэрэгцэн өгүүлбэр дээр хэрэглэдэг тийм үү. Тэгвэл дүн хавыг зэрэгцсэн тооцсон үгэн дээр хэрэглэдэг байна. Цэвэ дээр хэрэглэдэг байна. За, энэ дасал нь болохоор тухайн өгүүлбэр дуусаагүй. Гэхдээ тэр зур зогсолт авсан байгаа тийм. Зогсолт аваад гэхдээ тэр даслын уртлын утга нь болохоор тодорхой тэр өгүүлбэр тодорхой нэг хэмжээний утга агуулсан байдаг. Тийм үед хятадд энэ цэг тэмдгийг ашигладаг. Ойлгосноо? За, тэгвэл дүн хав дээр нэг жишээ хэлдэ. Дүн хав. Энэ яагаад гэвэл бид нарт яг шинээр үзэж байгаа шүү дээ. Зөвхөн хятад хэлэнд байдаг. За, тэ уянга. Тэг нь ёо уянга. Шуахан. 我有英国朋友，我有英国朋友，日本朋友，韩国朋友，蒙古朋友，和中国朋友。 对吗？他说的对吗？对. Гэхдээ чи эзэн бие хоёр удаа авчлаа те. Зөвхөн во гэх тэрийг хэлсэн юм чинь тооцохдоо дахиад эзэн бие авах шаардлага байхгүй. За, зөвхөн дүн хав гэж ингээл тэмдэглэл явчихна гэсэн. За, дүн хав бүгдээрээ минбай ма? Минбай л шива. 好，我们读一读生词。逗号，逗号，句号，句号，问号，问号，叹号，叹号，顿号，顿号。好，边度呀？读一读。逗号， така дунга. 逗号， Энэ бас үнэ. 逗号， 逗号. 逗号，句号，问号，叹号，顿号。 好, ano to? 逗号，句号，问号，叹号，顿号。 Нэг холд. 逗号、句号、问号、叹号、顿号。 Ундрагна. 逗号，句号，问号，叹号，顿号。 За одоо тэгвэл бүгдээрээ хятадаараа нэршил мэдсэн юм чинь дараагийн юм дээр бүгдээрээ цэг гэж хэлэхгүйгээр цэгийн оронд жухао гэдэг эднэрийг хятадаараа яриа шүү. За жухао, дөөхао. За энэ 5 үгээс тэмдэглээд авчих.
Энэ 5 ханз маань өнөөдрийн шинэ ханз болоо явчихж байгаа. Ханзын давхар тэмдэглээ шүү. Ханзын. 好，写完了吗？写完了吗？没有。好，快点儿。За бүгдээрээ нашаа анхаарч. За багш нь одоо энэ цэг тэмдэг орсон жишээ гэлснийг нэг уншаад өгье за. Хаана өгүүлбэрт ороход хаана зохисолт авч ийн, яаж төгсөж ийн, анхаарлын тэмдэг яаж уншиж байна, асуултын тэмдэг яаж уншиж байна гэдэг бүгдээрээ сайн сонсоод аваа за. За 逗号дээр. 我叫玛丽，今年15岁。дарах нь 我是安娜，英国人。 За энэ танд хав. За эхнийх нь ай та ши монгол юм аа. За эхний үлгэр нь юу гэж байна? Ай энэ яаж вэ? Эхнийх нь ямар утгаар хэлж байна? Гайх чинь тий. Ай та ши монгол юм аа. Нэм нь хав. Энэ дээр анхааруулж юу гэж хоёр дахь нь тий. За дараах нь дүн хав. Мали, Лили, Ванзи 都是我的好朋友。 жижигэн зогсолт авал явах нь шүү дээ тий. Мали, Лили, Ванзи, 都是我好朋友。 За дараах нь Вэн хав. 你是老师吗？你今年几岁？你们都是学生吗？ За энэ дээр яаж жоохон юм өргөлттэй ярьж шүү дээ тий асуухтаа. 你们都是学生吗？你今年几岁？ За одоо багш минь том цаасан дээр нэг ийм их өгсөн байгаа. Эднэрийг бүгдээр гаргаарай. Чиг. За энэ дээр энэ дөрвөлжин дээр тохирох цэг тэмдгийг нь тавь. За 1 минут. 1 分钟, 1分钟. Hảo, chuẩn bị 好了吗？做完了吗？做完了。找到。2号的同学们都起来。2号的同学们。2号的同学们。你们的2号起来，快点儿。 За биндрягаас эхлээд уншихдаа одоо бид нар бүгдээрээ цэг тэмдгээ хятаар юу гэж хэлэх мэдж байгаа шүү дээ тий. Цэг тэмдэглэгээ байгаа газараа хятаараа хэлээ яваа шүү. За уншаад одоо биндрягийн энэ шүү дээ жишээ нь бирушво, нэмэн хав, тан хав. Анхаарлын тэмдэг гэж хэлэхгүйгээр тан хав. Мэн байлама? Хав. Биндря кайш. 你们好，安好，我是玛丽，都好，中国人就好。我现在在美国人学习
国人都好。比如说，美国人都好。英国人都好。中国人英国人都好。中国人也这个怎么读？英哦，一群蒙古人。蒙古人。蒙古人就好。자，你为什么选择了这个？逗号，为什么？자，монголоор тайлбарч вэ? Намайг малий гэдэг тэгчээд цэг төсөл тавиад тэгээд би ихт. Аха. Тэгээд энд яагаад таслал авч байгаа лээ? Энд яагаад цэг авч болохгүй гэж? Тэгэхээр нөгөө би гэж эзэн биенийг байна. Тэгээд бас энэ өгүүлбэр нь ярьж дуусаагүй байна, тий? За, энэ дөв хав юм уу? Таслал юм уу? дүн хав. Дүн хав ингэж тэмдэглэдэг байхгүй шээ, ташуу гэж за. Дүн хав энэ бас дүн хав уу, тий? Дүн хав. За, 很好. 他都做得都对. 明白了吗? 아하. За, багш нь юу гэсэн? Бүгдийн зөв хэлсэн байна эдний баг. 很好. За, 请坐. 好，文哥。我叫安妮，逗号，是美国人，句号。我家有5口人，爸爸，顿号，妈妈，顿号，姐姐，顿号，妹妹和我，逗号，不是句号。爸爸是大学的老师，逗号，他工作很忙，句号。妈妈是医生，逗号，他工作也很忙，句号. За, тайлбарлаад басан сурагтаа тайлбарлаад гэлс ингээ орчуулаад тайлбарлаа. За, энэ болохоор зэрэг миний нэрийг Аймэ гэдэг. Тэгээд би болохоор зэрэг Америк хүн гэж байгаа. Тэгээд энэ яагаад таслал авч байгаа вэ гэхээр шир гэдэг өгнөө хэрвээ энэ цэг байсан бол энэний өмнө заавал вөө гэж би байх хэрэгтэй байсан. Тэрний энэний өмнө одоо би байхгүй учраас таслал байгаа. За тэгээд рен гэдэг энэ өгүүлбэр дуусах учраас цэг тавьж байгаа. За тэгээд вожа ёо коорен гэдэг нь болохоор зэрэг би 5 ан бүлтэй. Тэгээд энэ нь болохоор зэрэг баба, мама, жээжээ нөгөө аав, ээж, ихч болоо эмэгтэй дүү тэгээд би өөрөө гэж байгаа. Тэгээд энэ тоочж байгаа учраас одоо нэг хятад хэлний байдаг дүн хаа гэдэг жижигхэн хэлж байгаа. За тэгээд энэ болохоор зэрэг өгүүлбэр дуусч байгаа учраас тийг авч байгаа. За тэгээд дараагийн өгүүлбэр нь болохоор зэрэг баба ши даш вэдэ лавш гэдэг нь болохоор зэрэг миний аав нэг сургуулийн багш гэсэн. Тэгээд энэ таслал авч байгаа учраас болохоор зэрэг адаас нь шууд түүний ажил их давгүй байдаг. Тэгээд өгүүлбэр дуусаагүй учраас шууд таслал авч байгаа. Тэгээд энэ түүний ажил маш завгүй байдаг гэд өгүүлбэр дуусч байгаа учраас энэ цэг авч байгаа. Тэгээд ээж дээр бас. 好，很好，他也做的都对，很好，都对。好，再말씀아。我有4个朋句号，我们是同学句号，玛丽同号，莉莉同号，碰子句号，是我的好朋友。好朋友。句号，我们现在都学习汉语。句号。 자, энд яагаад юу хааж байгаа лээ?
За энэ хэсгийг тайлбарлаа. 我们是同学гэж Mali, Lily, 彭子是我的好朋友гэдэг дээр. Энэ дүн хав юм уу? Дөв хав юм уу? Дүн хав. Дүн хав юм. За тэмдэглэгийн жоохон буруу байсан шүү. За. За. За энэ болохоор ингэж байгаа. Би дөрөв найзтай гээд тусаж байгаа. Тэгэхээр бид нар бол ангийн сурагчид гэж байгаа. Тэгээд тусаж байгаа. Тэгээд энэ хүмүүсийн нэр болохоор тооцож байгаа гэж үзээд Мали тэгээд Лилигээ тоочоод тэгээд Панзэ гэдэг энэ дээр алдсан байна те. Яг одоо харж байгаа. Энэ тоочоод өгүүлбэр дуусаагүй байхад яатсан байна. Дуусгаад цэгээ тавьсан байна шүү дээ те. За эднийхнийг алдсан байна. За гэхдээ сая алдаагаа энд цогсож байгаад бүгдээр мэдчихлээ шүү дээ те. За тэгээд бид нар бүгдээрээ хятадлыг сурдаг гэдэг үг байна. Аха. За. За эднийхнийг алдсан боловч сая багштай тайлбарлаж явах замдаа өөрөө засаад мэдчихлээ те. За 很好. 你们都做得很好. 明白了吗? За одоо бүгдээрээ 1 минутын оронд if and run бүгдээрээ нэг цэг таслалд орсон өгүүлбэр зохионо. За танах дөв хав, дүн хав, тан хав. Дөв хав, дүн хав, тан хав. Бүгдээрээ нийлээд нэгийг ярилцж агаад好，写完了吗？做完了吗？好。好，现在3号的同学，3号的同学起来，3号的同学起来，快点儿。За ундраган тэнд очиж. Их бол тэнд очиж. 3号的同学。你们怎么了？快点儿。Энд таги. Ийм бололоо ийм цөх өгөл уншиж байгаа. За их бол өөрийнхөө тайлбарлаад тэгээд кой чинзөө. Манай бүгд зүгээр энгийнээс тэгээд сайн байцгаана уу гэсэн. Танаа сайн байцгаана уу гэсэн үг байна. За зөв. Танхаа зөв ашигласан байна те. За чинзөө. За ундраг нь басна. За ундраг нь шой. Аха. Аха, тэрнийг ч бас тань гэж байна. Аа, 很好. 对吗? 对. Аха. За маш сайн зохиосон байна эднийх. 很好. Сайн байна. За. Дүн хав. Аха, жижиг таслал гэсэн. Жижиг дүн хав гэсэн бол энэ болохоор би тэгээд ээжтэй хамт хоол гэсэн. За хаана тооцож байгаа лээ? Хаана тооцол нь орлож байгаа лээ? Тэр аав ээж ахтайгаа аав ээж хамт хоол ийцэн. За энэ юу вэ? Дуй маа.
За хам жоохон буруу байна. Багш нь ч гэсэн жоохон буруу харагдаад байна. Дөө хав байна, энэ зөв. Энэ өгүүлбэрийн утга нь болоод дүнд хав дөө хавыг ашиглалтан зөв. Гэхдээ энд өөр нэг алдаа. Аха, өгүүлбэрийн байрлал нь аюутсан байна шүү дээ. Хамт гэдэг үг чинь тэднэртэй хамт гэд ичи гэдэг чинь хойно орох байхгүй. Баба, мама, гэг, ичи, чифан. Хамгийн сүүл чифан ла. Тэгэхээр байрлалаас олцсон байна те. Дүнд хав, дүү хавгийн хэрэглэн зөв мөртлөө байрлалаас олцсон байна. Ойлгосноо? Ойлгосноо танаа багийнхаа? За тэгвэл энэ өгүүлбэрээ юу гэж хэлэх вэ? Дахиад л те. Саяхан багшийн хэлснээр. Ага. 好，很好。这叫什么？这叫什么？这叫什么？好。 За одоо бүгдээрээ урталт нь тест ABCD-гээ карт тогшин тавьсан байгаа. Тэрийгээ өнөөдрийн үтсэн хичээлийнхаа дүгнэлт батталгыг хий. За эхлээд уншия. Харагдчихна уу? За эхлээд 1 минут бүгдээрээ ингэж энийг уншаад цаасан дээрээс өөрсдийнхээ хүүхд бүр өөрсдөө хийн шүү. Өөрсдийнхээ хариугаас тэмдэглэж. Тэгээд багш нь уншихаар дараад нь карта өргөн за. Цаасан дээр жишээ нь эхлээд чи өөрөө дэвтэр дээр 1-ийн тэд 2-ийн тэдгээ тэмдэглэж гинэ шүү дээ. Дараад нь хийснийгээ багштай өргөж шалгуулна гэсэн үг. За эхлэе. За 第一个你去哪儿？你去哪儿？你去哪儿？你去哪儿？ За танаагаас нэг хүн буруу байсан байна. За хоёр дахь нь ничүү нар гэхээр юу гэж байна? Асууж байна шүү дээ. Тэгээд эднэрээс аль нь нөлөө? Wen hao. Би шүү дээ. Би зөв гэсэн. За хоёрт нь 我喜欢看书. Хоёрдугаар асуулт нь 我喜欢看书. За өргөрөө. 我喜欢看书. За танаахыг харъя. Бүгдтэй юм уу? 我喜欢看书. За энэ яаж вэ? Би ном унших дуртай. Нэг өгүүлбэр биш үү? Танаахан бүгдээрээ буруу ийцэн байна. Танаа хоёр баг бүгдээрээ зөв ийсэн байна те. За маш сайн байна. Энэ яагаад та нар дийг авсан? 我喜欢看书 гэж байна шүү дээ. Асууж байна шүү дээ. 我喜欢өөрөөсөө асуучлаа шүү дээ. Та нар чи 我喜欢看书. Тэгэхээр энэ өгүүлбэрийнхээ утгыг ойлгоогүй байна уу? Танаагаа. За гурав дахь нь. За энэ дээр болохоор 3 цаг таслах орхон те. Бу 我不是英国人，我是光国人. За харалтаа. Бу. За. За, ануучан. Тэмүүжин. За, ануучан яагаад A-ийг өргөсөн? Бу гэдэг ингээд 3 юм байгаа шүү дээ. За бу таслал тавина зөв. Дараагийнх нь 我是英国人гэхээр асуултын тэмдэг авсан байна шүү дээ. Аха. Ойлгосноо. 我是英国人үргэлжилж шүү дээ. Тэгэхээр би зөв. Бу 我是英国人өгүүлбэр дуусаагүй байна. Гэхдээ энд нэг утга байна тийм үү? Зохисолтоо хийлээ. 我是蒙古人төгсгөлөө хийлээ. Би зөв. За ануучин ганцаараа буруу байсан байна. Ойлгосон те? Бас нь бүгдээрээ зөв байсан сайн байна. За дөрөв дэх нь нэмэн хаа нэмэн 同学，我叫 Lily， 中国人。За энэ монгол руу. За энэ дээр үргээ. За танах. Би. За сайн байна. Танах 2 алдлаа. Нэмэн хаа гэдэгтэр ямар таслах вэ? Нэмэн хаа 逗号同学 энэ дээр яаж вэ? Анхааруулж байна шүү дээ.
тань хao. 我叫 Lily. Зогсолт авлаа. 是中国人. Энэ өгүүлбэр дуусаагүй байгаа юм чинь энэ дээр цэг авахгүй шүү дээ. Мандахаа. Тэгээд 中国人гэдэг энэ өгүүлбэр дуусч байна. Тэгэхээр энэний син зүг байх нь. Син зөвсөө. Тэндээс 2 би өргөсөн те 3 син өргөсөн. За тавдах нь 豆好怎么读? 豆好怎么读? 豆好би багш нөр уншчлаа тий. За энийг яаж унших вэ гэж байна. За тэгвэл эндээс сонгоё. За A B C D. За танах. За хэнхаа. За 6 дахь нь. За энийг яаж унших вэ? Энийний ханзан аль вэ? Дүн хавгийн ханзан аль вэ? За. За бүгдээрээ D гэсэн байна. За сайн байна. За 7 дахь нь. 丽丽、玛丽、大卫、Bart 是我好朋友. За эднийх хүргэсэн байна. Уянга. За аль нь юм тухай? За эдний хоёроос нэг хүүхэд алдсан байна. Алдсан байна гэж өргөчөөд оо. За A-д өргөсөн зөв. Дүн хав. Энэ чинь тооч чинь штэ. Би өргөсөн хүүхдүүд нь энэ дээр Лили гээд нөө том цэглэлээ авахгүй штэ. Цэглэл чи 2 хуваацсан байгаа штэ. Том жижиг гээд ганцхан монгол хэлэн дээр байсан бол ингээд ганцхан таслаа аваад явж болно. Энэ дээр хамгийн гол нь дүн хав гээд жижиг хаалтаа жижиг юугаа цэгээ тавина штэ. Лили, Мали, Давай хүний нэр явж штэ. Тэд нар бол миний хамгийн сайн найз гэсэн өгүүлбэр штэ. Хамгийн сайн найзуудаа тоочж хэлж штэ. Зэрэгцүүлээд нэрнүүдийг ойлгосноо. Тэгэхээр энэ A гэсэн. За хамгийн сайнс нь 1-р баг ямар ч алдаа гаргаагүй 2-1 алдсан те 2 дээр 1 алдсан. Танаа зарим зүйл дээр өгүүлбэрээ уншиж амжихгүй байна уу? Эсвэл багшийнхаа хэлснэг ойлгоогүй юм уу? Уншиж амжихгүй байсан. За тийм ээ. За өнөөдрийн хичээлийг 今天的课都明白了吗？明白。好，老师问一下，在这叫不是这么过就是叫什么？句号。За энийг ямар төвлөдөг лээ? Юм тоочж байгаа. Тоочж байгаа зэрэгцүүлсэн харьцуулсан үедтэй. За. За.好，我们下课吧，起立。同学们再见。老师再见。再见。